Өдрийн мэнд за өнөөдөр та бүхэндээ situationship буюу тодорхойгүй харилцааны талаар урьдчилан хийгээ бэлтгэсэн байгаа. За тэгэхээр хүний харилцаа гэдэг маань өөрөө хамгийн анхдагч зүйл байдаг. Хүн хоорондын харилцаа бол та бүхэн өөрсдөө токсик харилцаанд байгаад аз жаргалгүй харилцаанд байх юм бол таны энерги дагаад дороодны энерги дороодхыг хэрэг таны ажил үйлс бодлогууд нь орлого санхүү зааз юу байдгийг амьдралд чинь гарч ирэх тэр бүхэн ер нь таны харилцаанаас шууд утгаар хамаардаг. Энэ донд өөртөө харилцаа сөрөг токсик харилцаанд байдаг хүмүүс маань өөртөө ойлгож байгаа байх таны ажил үйлснийг л бүтлэхгүй орлого санхүү болохгүй би сүүл рүүгээ би хаавддаг ч юм уу тэр нөхцөл байдал үүсэж байгаа бол та харилцаа руугаа хүн хоорондын харилцаа руугаа эргээд нэг хараарай. Таны эргэн тойрон хүрээлж байгаа хүмүүс амар хүмүүс байна. Токсик хүмүүсээр хүрээлжүүлж байна уу? Таны эргэн тойронд дандаа шүмжилсэн, таныг дэмждэггүй, таныг ойлгодоггүй, таныг ганцаардуулдаг, энерги уналтанд оруулдаг хүмүүс байна уу? За эсвэл харин эсрэгээрээ таныг дэмждэг, ойлгодог, хүндэлдэг, хайрладаг, алаа хүнд хэцүү цаг буч бүхэн дээр чинь тантай хамт байдаг хүн байна уу гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хүн дэмждэг, урамшуулдаг, ойлгодог, хайрлагдсан тэр орчинд байх юм бол хүний энерги дагаад дэвшлэхээр адил орлого мөнгө санхүү амжилт бүтээл аз гэдэг зүйлс өөртөө энерги дагаад бий болж байдаг юм аа. Тийм учраас хосын харилцаа гэдэг бол маш чухал зүйл байдаг. За тэгээ та хэд маань хосын харилцааны талаар зөвлөх үү? За ямар токсик харилцаанаас хэрхэн эрүүл агаар гарах юм бэ? Тэр болгоныг сурахыг хүсэх юм бол маргааш эхлэх сургалтанд маань бүртгүүлээд суралцаарай. Сургалт маань маргааш эхлэхээр байгаа. Тэгэхээр Instagram болон Facebook-ээр холбогдоод сургалтанд хамрагдаж болно. За хүмүүсийн маань бас нэг гаргадаг алдаа юу вэ гэхээр токсик харилцаанаас гарахын тулд ямар нэгэн хүмүүсээс очиж зөвлөгөө аваад идэг. Эсвэл шууд тэр харилцааг дуусгах гад хичээдэг. Нэг бол тэр харилцаанаас маш буруу арга гардаг. Гомдолтой, харуулсал тээцэн. За тэгээ өөрийгөө маш их гэмтэлтэй гаргачихаар яадаг вэ гэхээр дараагийн харилцаа дээр нөгөө хүнийхээ нүдээр харж эхэлдэг. За эрэгтэйчүүд худлаа ярьдаг, хуурдаг, мэхэлдэг гэсэн байдлаар хүлээж авах юм бол дараагийн харилцаанд дээр бас ихтгэлгүй байдлаар хандна. Үүнээс үүдээд эргэлзээ, гомдол, харуулсал бүх тэр харилцаан дээр байж болох муу болгонд татагдж орж ирдэг. Харилцаа гэдэг зүйл маань өөрөө маш нарийн зүйл. За бас нэг гаргадаг алдаа юу гэхээр харилцаанд орж эхлэнгүү хоорондоо таарахгүй үзэл бодлын зөрчилдөө маргалдаа энэ зүйл ихтэй байна гэд энэ миний үйл үүрийн харилцаа за токсик харилцаа байна гэсэн яаран дүгнэлтийг хийгээ гараа авчдаг. Энэ бас нэг талаараа буруу зүйл. Яагаад гэхээр хоёр хүн маань хоёр өөр орчинд өссөн, торинсон, амьдарсан үзэл бодлын хувьд маш зөрүүтэй, за амьдралын хөвшлийн хувьд зөрүүтэй, иддэг хоол нь хүртэл зөрүүтэй байгаа нөхцөлд тэр зүйлийг уусган нэвтгэхийн тулд бас хугацаа ордог. Ямар ч харилцаан дээр шууд хоёр хүн уулзаад нэгдээд аз жаргалтай байгаад би биенээ 100% ойлгоод 100% итгээд 100% дэмжиж ч юм уу эсвэл 100% үзэл бодол төр иддэг хоол юу гэдгийг бүх зүйл нь таана гэсэн зүйл хизээж байхгүй. Тийм гэрсэн зүйл бол үнэхээр хүний ертөнцийн дээр бол байж боломгүй зүйлээ. Ийм зүйлийг бас зарим хүмүүс манай хүсэж байдаг. Тэгээд бага зэргийн зөрчилдөө маргалдаа хэрүүл тэмцэл гараад ирэхэд бид хоёр бол үл өөрөөр харилцаа болохгүй бүтэхгүй нэгэд хайчдаг. Тэгэхээр харилцаан дээр бас ингэж хандаж болохгүй байх нэ. Тэгэхээр маш нарийн дуучиртай хандах нь шүү манайхан. За ингээд хэдүүлээ онцлог руу гарцгаая. 1-р групп их маань группийг сонгосон байна. За 1-р группийн энерги шалгалтыг хийцгээе. За 1-р группийн энерги шалгалтыг хийхэд юу гэж харагдаж байна вэ гэхээр энэ дунд маань маш олон жил болцсон гэр бүлийн хэмжээнд хүрсэн хүмүүс байгаа бол за дундаас өөр хүүхэдтэй хүмүүс байгаа бол таад маань зөв группийг сонгосон байна. За саяхан харилцаан дээр нэг гомдол харуулсал би бидэг гомдсон ч юм уу тийм үйл явдал болсон бол бас зөв группийг сонгосон байна. За харилцаан дээр бас шийдвэр гаргах гэж явж байгаа тийм тодорхойгүй харилцаа байгаа учраас энэ харилцааг цаашаа үргэлжлүүлэх үү эсвэл дуусгах уу энэ харилцаа дээр битээ гэрлэх үү хүнтэй гэрлэх үү энэ хүнтэй амьдрах уу гэсэн хүмүүс маань маш их энэ групп дээр орж ирсэн байна. Тэгээ ийм шийдвэр гаргах гэж явж байгаа хүмүүс байгаа бол
та хэд маань бас зөв группээс сонгож ээ. Ер нь энэ харилцааг цаашаа гэрлэхүү энэ хүнтэй яг гэрлэх нь зөв үү, амьдралаа холбох нь зөв үү гэсэн хүмүүс асууж байгаа харагдаж байна. За нэгдүгээр группийн маань өөрсдийнх нь эцэл байдал, төргийн байдал ямар байна гэж байна. За ингэж харахад нэгдүгээр группийнхэн маань өөрсдөө ямар байна вэ гэж тэгэх юм бол нэгдүгээр группийнхэн өнгөрсөн хугацаанд нэлээд сөрөг бодолд автсан байна энэ харилцаан дээр. Энэ харилцаа та хэдийг маш их стресстүүлсэн гэж харагдаад байна. Ямар нэгэн байдлаар. За ямар байдал байна вэ гэдэг юм бол та хэд маань энэ харилцаан дээр өнгөрсөн хугацаанд гомдож байсан зүйл маш их байна. Хэлхийг зүйлс хүсэж байгаа зүйлс маш их байна. Та энэ харилцаан дээр хичээгээд байдаг, таныг ойлгохгүй, таныг дэмжихгүй байгаа хамтрагчид тэр мэдрэмжийг та бүхэнд маш их өгсөн байна. За магадгүй үр хөвгттэй болоод та бүхний гомдоосон ч юм уу те үр хөвгттэй болсон цагт та хэдийг халамжлаагүй, та хэдийг хайрлаагүй, та хэдийн хажууд яг та хэдийг хүссэн шиг дэмжиж ойлгоод байж чадаагүй, туслаагүй тэр зүйлсээр бас маш их гомдол харагдаад байна. Нөгөө талаар бас энэ хүнтэй амьдрах юм бол намайг гомдоо. Өнгөрсний гомдол байгаа учраас энэ хүнтэй суух юм бол би гомдол байхаа, намайг халамжлахгүй байхаа, намайг хайрлахгүй байх, намайг ойлгохгүй байх. Энэ хүнийхээ ер нь ингээд хамтрагчийнхаа бүх сөрөг талуудыг та бүхэн маань бодоод байна. Худлаа ярьдаг ч юм уу, эсвэл таныг ойлгохгүй. За хувиа хичээсэн зантай байж болно. Энэ болгон дээр та хэд маань шийдвэр гаргаж чадахгүй, ер нь сөрөг бодолтой маш их хавтаад байгаа учраас яг энэ хүнтэй шууд амьдрыг гэрлээ. За өөр хүүхдээ аваад ингээд хоёулаа тусдаа гарыг ч юм уу ийм том шийдвэрийг бол амьдрал дээр гаргаж чадахгүй байна. Уг нь бол сэтгэл мэдрэмжийн хувьд ямар байна вэ гэхээр энэ хүнтэй бүх зүйлийг эхлээд шийдвэртэй байгаад амьдралаа үргэлжлүүлээ. Амьдралаа сайн сайхнаар авч явъя гэж бодож байгаа боловч та ядыг маань хойш нь татаад байгаа зүйл юу юм бэ гэхээр өнгөрсөн хугацаанд болсон энэ харилцаан дээр болсон гомдол харуулсал уйтгаар бүнийг юу гэдгийг те таныг бас маш их ганцаардуулж байсан зүйлс бас харагдаад байна. Тэгэхээр энэ харилцааны сөрөг болгоныг бодоод та хэд нь тодорхой шийдвэр гаргаж чадахгүй байгаа гэсэн байдал байна. Энэ харилцаан дээр гаргаж чадахгүй байгаа хүмүүс нь та хэд биш хүмүүс те. За нэгдүгээр группийнхэн маань хамтрагчдын хувьд ямар бодолтой байгаа юм. За хамтрагчдын хувьд гэх юм бол уг нь бол хамтрагчид нь энэ харилцаан дээр маш их сэтгэл зүрх гаргадаг. Та хэд маань мэддэгч бай, мэддэггүйч бай өөрийнхөө хэрэг. За тэр тусмаа мөнх санхүү дээр бол маш их дэмжлэг орж ирж байна. Уг нь бол хөрхи энэ хүний бодол нь гэх юм бол та хэдийг аз жаргалтай байгаасаа гэж хүсдэг. Та хэдийг бас нэлээ манлайлах хур чадвартай, за дээрээс нь маш үзэсгэлэнтэй, биеийн дагсаг хүмүүсээ гэж харддаг юм байна. Тэгээ өнгөрсөн хугацаанд яг харилцаан дээр алдаа дутагдал юу байна вэ гэхээр харилцаан дээр ялцчгүй 3 дахь хүний оролцоо их байна. Хүмүүсийн хил ам тий. За энэ харилцаан дээр танай харилцаа хамтрагч чи юм штэ. Энэ хүүхэн жоохон явдалтай юм шүү. Энэ хүүхэн чамд бүтэхгүй дээ. Энэ хүн чамд хань болохгүй дээ. Энэ залуу чамааг хуурандаа ч юм уу ийм нөлөөлөл маш их орж ирсэн байна хүмүүсээ. Дээрэс нь бас яг хамтрагчдын хувьд гэхээр өөр хүмүүстэй холбоо харилцаа тогтоосон, чааталсан, харилцсан зүйл бол байна. Энээс олж та хоёрын маань хооронд маш их зөрчилдөө, хил амт, хэрүүл тэмцэл болоод байгаа харагдаж байна. Энэ хүний хувьд гэхээр уг нь бол харилцаагаа сайхан байлгаж гаад өөрийнхөө хэмжээнд сэтгэл зүрх гаргаад яваад байдаг, хичээгээд яваад байдаг. Харин энэ зүйлийг та хэд маань бас ойлгохгүй байгаад байна уу даа гэсэн зүйл орж ирж байна. Энэ хүний хар хүндэс харах юм бол та энэ хүнийг хичээгээд байгааг ерөөсөй ойлгохгүй байна гэсэн тийм зөрчил тэмцэл бол байна. Та хоёрын маань хооронд. Энэ хүн бол яг өнгөрсөн хугацаанд энэ гаргаж байсан алдаа хүмүүсийг дааж байсан эсвэл Instagram, Facebook-оор найз хүсэлт илгээдэг, хүүхнүүдтэй холбоо харилцаа тогтоодог, залуучуудтай холбоо харилцаа тогтоодог энэ зүйлсээ бол яг ерөөсөй алдаа гэж хүлээж авахгүй байна л да. Бодож байгаа зүйл нь гэх юм бол би энэ харилцаан дээр хичээгээд байхад энэ хүн намайг ойлгохгүй байна гэсэн та хэд рүү маань илүү дайрсан өнгө аястай харагдаж байна. Уг нь бол энэ хамтрагчдын чинь хувьд бол гаргасан алдаан дээрээ те та хэдийг гомдоосон байгаа бол тэр зүйл дээр надаас болоод ийм зүйл болчлоо доо гэж харуулсаж та хэдийг бол харагдаж хичээж ингэх байдал харин эсэргээр ерөөсөө тэр зүйлийг өмнө чинээ бодохгүй байгаа хүмүүсийг харагдаж байна.
За энэ харилцаа харин цаашдаа ирээдүйд юу яаж чиглэх бэ? За харилцааны ирээдүй гэх юм бол та хэдий маань бас нэг хүн дээр үлж байгаа зүйл гэхээр холцооны харилцаа гэж харагдаж байна. Тэгэхээр холцоо гэдэг маань өөрөө хөдөө орон нутагт ажилладаг байж болно, өөр газар ажилладаг байж болно, өөр газар сурдаг, амьдардаг тийм. Ямар ч гэсэн бие биенээсээ хол хүндээ яг уулзъя гэсэн цагтаа уулзч чаддгүй, аль биесээр хамтдаа амьдарч чаддгүй энэ байдал та хэдий маань бас харилцааг нэлээд эргэлзэхэд хүргээд гацалтанд оруулаад байна гэж харагдаж байна. Яг тодорхой шийдвэр авахд бас холцоо та хэдийд маань нөлөөлөд байгаа юм байна. Тэгээ энэ дээр бас ялцчихгүй амин үе ачаас үзэл харагдаж байна. Тэгэхээр бие биен рүү гэхээс илүүтэйгээр та хоёр маань ойлголцохгүй байгаа зүйл юу байна вэ гэхээр хамтрагч айн гэж бодхоос илүүтэйгээр за тэр тусмаа та хэдий маань хамтрагчдын хувьд энэ хүн гэж бидний амьдрал гэж бодхоос илүүтэйгээр өөрийгөө л бодоод байна. Өөрийнхөө хувийн аз жаргалыг, өөрийнхөө хувийн үзэл бодол, өөрийнхөө хувийн ажил карьер, өөрийнх нь хувийн зүйл үү тэр болгол ингээд анхаарлаа хандуулад байгаа учраас харилцаан дээр 100% анхаарлаа хандуулад халамжлаад энэ харилцааг цааш нь өргөжүүлээд хөгжүүлээд хичээгээд тэмцээд явж чадахгүй байгаа гэсэн байдал харагдаж байна. Уг нь бол энэ харилцааг бие биетэйгээ ойлголцоод хичээгээд тэмцээд яг даваад гарч ирж чадах юм бол энэ харилцаа бол маш аз жаргалтай байгаа, маш өнөр өтгөн, элбэг хангалуун, за дээрэс нь сэтгэл зүйн хувьд маш тийм амар амгалан байхаар хоорондоо ойлголцоод та хэдий маань хооронд маш сайхан дурсамжууд хийх зүйлсэйхтэй бие биетэй хамтдаа байхдаа тэр жаргалтай байх цаг хугацаа ихтэй сайхан харилцаа байгаад байна. Гэхдээ та хэд маань ойлголцохгүй энэ байдлаар явах юм бол энэ харилцааг бол шууд эргэлзээнд оруулж байна. За одоо та хэд маань харин сахиусуудаас нөрж байгаа зөвлөмж зөвлөгөө юу юм бэ гэдгийг харцгаач. Дөрөв группийг нь өгч байгаа зөвлөмж зөвлөгөө гэхээр за хүлээх хэрэгтэй. Энэ харилцааг бол дуусах энэ харилцаанаас яв гэж хэлэхгүй байна. Энэ харилцаан дээр та хэд маань жоохон хүлээх, харцнах, цаг хугацааг өгөх хэрэгтэй. Харин тэгтээ болохгүй байгаа бол бүх зүйлийг дуусгах хэрэгтэй гэсэн бас мессеж орж ирж байна. За шийдвэртэй бай. Oracle картынхаа мессежийг аваад үзье. За нэгдүгээр группийн маань хамгийн хөгжиж байгаа мессеж нь бол яг цөөх хүмүүсийн хувьд энэ харилцааг дуусгаа гэж зөвлөж байх шүү байна. Гэхдээ ихэнх хүмүүсийн маань хувьд бол энэ харилцаан дээр хүлээлт өг. Тэгээ өнгөрснөө тавьж явал гэсэн утгаар орж ирж шүү манайхаа. Өнгөрсөн дэх гомдол харуулсал юу байдгийг өнгөрсөн тэр сөрөг бодлуудаа таад маань дуусгаад шийдвэртэй байгаад харин ирээдүйрөө алхах хэрэгтэй байна. Үнэхээр та хоёр маань ингээд гэрлэг шатанд хүрсэн байгаа бол амьдрах шатанд хүрсэн байгаа бол шийдвэртэй байгаад өнгөрсөн дэх зүйлсээ өнгөрсөнд нь хаяад харин илүү том шийдвэрийг амьдралтаа оруулж ирээд үр хөвгттэй болохыг хүсэж байгаа бол үр хөвгттэй бол тодорхой амьдралд хүрэхийг хүсэж байгаа бол та хэд маань өөрсдөө тэр өнгөрсөн дэх зүйлсээ тавьж явал тэгээд тодорхой шийдвэрийг гаргах. Тэгээд та хэд бас өөрсдөө чинь хийх ёстой зүйлс маш их гарч ирээд байна. Тэгэхээр хамтрагчтай харж илүү энэ хүн дээр фокусэлж анхаарахаас илүүтэйгээр өөрсдөө юу ч гэсэн эхлээд анхаарах хэрэгтэй байгаа юм байна. Тэгэхээр та хэдийг маань яг дасгал хөдөлгөөн юу гэдгийг те та хэдийг одоо амар амгалан байлгах бодлыг чинь сэтгэл зүрхий чинь за дээрээс нь сүнсний хөгжилд чинь тусалт дэмжлэх юу байна тэр болгоныг хий гэж харагдаад байна. Сүүлийн үед та хэд маань ялцчихгүй энэ харилцаа энэ хамтрагч өөр юу гэдэг иргэн тойрныгоо ингээд өөртөө нэлээд гаргуунд нь гаргацсан хүмүүс байгаад байх шиг байх шүү манайхаа. Тэгэхээр цаг аваа өөрийнхөө одоо энэ бус хүмүүсийг гэсэн энэ замгүй байдлаа засаад харин өөр дээр анхаарад өөрийгөө илүү хайрлаарай гэсэн мессеж орж ирсэн байна. Та хэдийн маань сонгосон үзэрч гэсэн та хэд маань харж байгаа бол за өөртөө шимтэж хэлдэг зүйлс хэрэгэл витамин бэлтгэл юу гэдгийг тэр болгоныг одоо хэрэглэх хэрэгтэй байна. Ядаргаагаа арилгах хэрэгтэй, биеэ арчлах хэрэгтэй, амрах хэрэгтэй гэсэн мессеж байна. Нэгдүгээр группийнхаа маань яалтчгүй ядарсан энэ харилцаан дээр нэлээд бууж өгөх гээд байгаа
Яг буучихгүй тул шалтгаан юу юм бэ гэх юм бол ихэнхэн хувь нь бол та хэд өөрсдийнхөө тэр сөрөг бодолтой юм ядраад унтаж амарч чадахгүй өөрийгөө гээгээд өөрийгөө гаргуунгаа гадаг хүмүүс байгаад шүү. Тэгэхээр өөрөөсөө анхаараарай. Цаг хугацаа өгөөрэй, хүлээгээрэй. Харилцаа ч бас тийм ч яхаа харилцаа хэцүү харилцаа бол бас биш байгаад шүү манайхаа. Яараа шийдвэр битээ гаргаарай. За 2 дугаар групп их юм аа уншлагатай орцгоё. Хоёрдугаар групп юм. За 2 дугаар группийн маань хувьд энд нэлээ сүүлийн үед хэрүүл тэмцэлтэй явах. За энэ хүү орондын харилцаанд шиг манайхаа эргэжтэй байж болно, эмэгтэйч байж болно тийм. Хүү орондынхаа харилцаанд нэлээ хил амтай хэрүүл тэмцэлтэй байгаад байгаа бол тань руу хил ам орж ирээд байгаа хүмүүстэй ойлголцох тал дээр нэлээ зөрчилтэй асуудалтай байгаа бол зөв группээ сонгосон байна. За бас харилцаан дээр өөр хүмүүс орж ирж харилцаа тогтоож байгаа чадлсан ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар онлайн орчинд холбоо харилцаа тогтоох гэж хичээсэн тэр байдлыг таад маань мэдэрч байгаа бол зөв бүрүүдийг сонгосон байна. Харилцаа нэлээ гацалтанд орсон хөндий хүүтэн болцсон байгаа бол бас зөв бүрүүдээ сонгосон байна гэж харагдчихээн. Сүүлийн үед нэлээ ганцаардлыг мэдэрч байгаа. Бүгд гологдсон мэдрэмж мэдрээд байгаа. Та нэг үнцэнгүй юм шиг мэдрэмжийг мэдэрч байгаа бол бас их зөв бүрүүдээ сонгосон байна гэж харагдчихээн. За урдыг харах юм бол Матар охин хилэнц. За дээрэс нь нумын орд бас баг зэрэг бэ. Өхрийн орд байна. Тэгээ орд нь бол цаавал таарах бүгдийг та хэд мөн санаарай. За нэгдүгээр группийн маань өөртөө харилцаан дээр ямар байдалтай байгаа вэ? За нэгдүгээр группийн маань бас л хамтрагчтай гомдсон шахалсан. Энэ харилцаан дээр жоо сэтгэл хангалуун бус 100% сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс гэж харагдаад байна. Өөрөөгөө харах юм бол та хэд маань хамтрагчтай маш их хайртай, сэтгэлтэй. За магадгүй хамтрагчтай яг юу ч хардаг вэ гэхээр миний зайны хань яг танд нэг энэ хамтрагчт нь таны нөгөө тал шиг мэдрэмжийг өгөх юм байна. Та яг нэг толдож байгаа юм шиг тантай маш адилхан хүмүүс байна. Энэ 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань үзэл бодлын хувьд нэлээд төстэй. Адуу та аялах дуртай бол хамтрагч нь аялах дуртай. Та байгаль дуртай хамтрагч нь байгальд дуртай ч юм уу тий. Энэ байдал нь та эдийг маань маш их энэ дотоод ирч хурж гал цагийг бадраадаг гэж харагдаад байна л да. Яалтчгүй бие дэмжих ойлгох тэр тал дээр бол та эдийн маань давуу талтай харилцаа байна. Энэ харилцаад бол гэхдээ та хэд маань жоохон гомдол харуулсалт хийгээд байгаа учраас энэ харилцаа жоохон та эдийн маань гомдол шархаа тавьж явуулахгүй байгаа асуудал байна. Уг нь бол харилцааг цааш нэр эхлэхийг хүсээд байна. Та эдийн маань хувьд гээд хэлэхээр. За одоо харин хамтрагчдын зүгээс юу бодож байна вэ? За эргэлзээтэй бас л гацсан байдалд орчихсон байгаа. Токсик харилцаа сөрөг бодлуудаа угмалсан байна. Тэгэхээр 2 дугаар группийн маань хувьд хамтрагчдын маань хувьд шууд утгаараа жоохон хартай хүн байж болохоор нэлээ хартай харилцаан дээр жоохон сөрөг байдлаар хандаад байдаг, сөрөг бодолтой гэд байдаг тийм. Тэгээ үүнээсээ болоод харилцааг ер нь маш гацалтын байдал руу оруулаад байгаа юм байна. 2 дугаар группийн маань хувьд гэхээр та бүхэн маань энэ харилцааг цааш нь явуулах ахиулахгүй байгаа гэхээсээ илүүтэйгээр та бүхний хамтрагчийн харилцаан дээр итгэл алгаа. 100% итгэж чадахгүй байгаа байдлаасаа болоод энэ сөрөг нөхцөл байдлаас болоод харилцааг нэлээд гацалтанд оруулаад шийдвэр гаргаж чадахгүй байна. Энэ хүний маань гаргадаг шийдвэр гэдэг юм бол бүр маш том хэмжээнд шийдвэр гаргаж чадахгүй. За амьдралыг одоо яг хоёлаа гэрлээ, сууя өөр хүүхэдтэй болъё. Ийшээ тийшээ хамтдаа явъя, гадаад явъя, ажлыг амьдралаа яг хамтдаа нийлүүлэе гэж шийдвэр гаргах төвшний хүн бол биш байна. Насны хувьд ч магадгүй тийм залуу хүн байгаа байх. 2 дугаарт гэх юм бол мөнгө санхүүгийн хувьд нэлээд асуудалтай хүн байгаа гэж харагдаж байна. Яалтчгүй тийм залуулаг инээрийг явж байгаа л да манайхаа. Тэгэхээр хамтрагчдынхаа хувьд гэх юм бол
нас нь хамаагүй гэж бодож байгаа бол энэ 40-тэйч бай, 50-тэйч бай бодлын түвшин шийдвэр гаргах хэмжээний түвшинд болох хүн биш байна. Альва хүмүүсээс ингээд шийдвэр хараад байдаг. Өөрөө шийдтэй байгаад өөрөө амьдралыг өдөртөн залгаж явах манлайлах тэр эрч хүч энерги нь энэ хүнд маш тутмаг байна. Яагаад юм бэ нэ гэх юм бол энэ хүний одоогийн байдлаар гэх юм бол сөрөг нөхцөл байдал маш их давмгаалж байна. Гутранг баг зэрэг гутранг байгаа. За альва хүн дэйтэгдгүү, өөрөө өөртөө итгэдэггүй тэр байдлуудаас болж энэ хүн маань энэний зүйлээр хатсан байна манайхаа. За 2-р групп би маань харин ирээдүй яах вэ энэ харилцаа. За энэ харилцаа энэ байдлаар явах юм бол та хэд маань харилцаа улмал токсик болох гээд бай, салж нээсэн, хил амтай, гэрүүл тэмцэлтэй, хоорондоо үл ойлголцсон, үл итгэсэн. Гэртээс нэг салахгүй салахгүй харилцаанаар бол сайхан зүйлс бас байдаг бие биедээ хайртай, бие биедээ одоо нэг татагддаг бие биений улам хайрладаг та хэдийн манд дотоод дуны дурсамж байгаа учраас та яг шууд салъя гэж салж чадахгүй энэ харилцаа ирээдүйдээ бол маш их токсик болоод сэтгэл зүрхээр шархлаад байхаар байна. Энэ хамтрагчдэр нь ажиллаж хамтрагчийн нөхцөл байдлаа сайжруулахгүй бол энэ харилцаа бол маш токсик харилцаар орохоор байна. Одоо энэ сахиусуултаас мань 2-р групптэй өгч байгаа зөвлөмж зөвлөх үе юм бэ? Хоёрдугаар группийн дээр маань ууч байгаа зөвлөмж зөвлөгөө гэдэг юм бол та хэдийг хүлээ. Бити яаран шийдвэр гаргаа энэ хүнийг яг харцнаа энэ хүн дээр цаг хугацаа өгөө гэж хэлүүлж биш юм аа. Тэгэхээр энэ харилцааг яаруулаад энэ харилцааг цааш нь архиулъя. Энэ хүнтэй суумаар байна. Энэ хүнтэй битээр болно гэж байгаа бол та хэд маань маш нухацтай хүлээж аваарай. Яагаад гэхээр энэ хүн бол амьдралыг аваад явах тэр шийдвэр гаргах том одоо аав болох ч юм уу эсвэл таны хайничл болоод энэ амьдралыг шууд өдөртөн залгаад явах хэмжээнд бол хүрээгүй байгаа хүмүүс биш үү. Нөгөө талаараа гэхээр та яаран шийдвэр гаргаад энэ хүнтэй ямар нэгэн байдлаар харилцааг тодорхой болгоё гэж хичээх юм бол өөрсдөө стрессч дуусна. Тийм болохоор та хэдийн маань үзэр юу гэж хэлэлцүүлж байна вэ гэдэг юм бол энэ харилцаан дээр гоё эерэг ханд харилцаа гоё шинэлэг байлга одоогийн байдлаар тэгж яаран сандраа шийдвэр гаргах гээд хичээгээд байх шаардлага байхгүй. Хүлээд зүгээр л энэ хамтрагчдынхаа байдлыг өөрийнхөө нөхцөл байдлыг гоё ажиглаад хүлээцтэй хандаад заавал та үнэхээр болох юм уу бүтэх юм уу та хоёрын харилцаан дээр нь давуу талууд юу байна энэ харилцаа цаашаа үнэхээр явах потенциал байна уу гэдгийг харцнах хэрэгтэй байна. 1 жил чамаагүй 2 жил чамаагүй хүлээ тэрний дараа үнэхээр та энэ хүн засарх юм бол энэ хүн өөрчлөгдөх юм бол энэ сөрөг байдал гутрал юу гэдгийг те энэ нөхцөл байдлаас гарах нь гэдгийг харах хэрэгтэй. Тэрний дараа манайхаа шийдвэр гаргана шүү. Одоо энэ Oracle card-ыг нэмж зөвчлүүлж юм 2-р группийг юм. Сабитаад одоо өөрчлөлтийг авч ирж байна гэж харуулж байна. Гэхдээ энэ нь бол маш зөвлө аргаар ирж байгаа гэдгийг нэ. Тэгэхээр та хэд багаар өөрийгөө өөрчлөөд амьдралаа өөрчлөөд аливаа зүйлээс жоохон хойшоо суугаад жоохон тайвшраараа манайхаа энэ нэлээ яарсан сандарсан энергитэй хүмүүс маш их байгаа тийм. Миний бүр өөрийн энерги хүртэл бачурсан, твцсэн, сандарсан хоолой зангирсан энерги орж очиад тэгэхээр та хэд маань бас яг л ийм их байдалтай байгаа л суух юм уу яах юм амьдрах юм уу яах юм гэсэн нэг тийм байдлаар хандаад байна. За цаашаа улам ахаад байгаарай гэж хэлж байна. Та тийг маань тэгэхээр энэ нөхцөл байдалтай буужихгүй багаар ахаад явах нэ. Харин хүзэр маань яалтчгүй та тийг саалсаа энэ харилцаанаас бол энэ харилцааг хай гэж хэлүүлэхгүй байна. Харин өөрсдөө дутагдaltaйж байгаа ажиллаад нөгөө хүндээ бас зөвөр ойлгуулад ингэ явбал энэ харилцаа бас ирээдүйтэй юм болов цаашдаа өөрчлөгдгөөр л харагдаад байх шиг байна да манайхаа. За та хэдийн маань сонгосон хүзэр бас адилхан хэлүүлж байна. Зогсоо энэ өвөл за өвлийг метр тэр өв гэдэг чинь аахгүй. Тэгэхээр яг юу гэж байна вэ гэдэг юм бол яг утга санаа гэхээр баавга нэг хичээнд ордог өвөл. Тэгэхээр яг энэ үед бол та хэд маань ингээд амраад, тавшраад
аливаа зүйлээс ч өөрийгөө тусгаарлаад дотооддоо орших хэрэгтэй байгаа юм байна. Тэрний дараагаар таад бол гайхалтай өөрчлөлт орж ирнэ гэсэн мессежийг тодорхой ойлгож байна. Тэгэхээр таад маань баг зэрэг харилцаан дээр ингээд өөрөө анхаараад энэ харилцаанаас жоохон завсарлаа аваад харилцаагаа жоохон хэвдэн байлгах гэж үзүүл яах юм бэ манайхаа. За энэ үргэлж 2 дугаар группийг маань уншлаа дуслаа. Баярлалаа бүгдэнд нь. 3 дугаар группийг уншлах туцгаая. За нэрээ шалгалтыг гацгооч. За 3 дугаар группийн маань хувьд юу гэж харагдаж байна вэ гэхээр 3 дугаар группийн маань харин харилцааг шинээр эхэлж байгаа хүмүүс харагдаж байна. Тэгэхээр энэ группт байгаа хүмүүс маань саяхан нэг харилцааг шинээр эхэлсэн. Энэ харилцаа яг цаашдаа яах вэ? Энэ харилцаа ямар байдлаар үргэлжлэх бол гэсэн байдлаар хандж байгаа, асууж байгаа хүмүүс дээдлийн хувь байгаа юм байна. Таад маань саяхан нэг харилцаанд орсон зай бас ойрын үед энэ харилцаа шинээр эхэлж байгаа учраас ч юм уу маш их аз жаргалтай байгаа. Амьдралын юм төрчтэй л нэг гадаа гараад ирсэн ч бүх зүйл сайхан харагдаад сэтгэл санаа нь аюу өөдрөг болж эхэлж байгаа хүмүүс байгаа бол зөв группээ сонгосон байна гэж харагдаж байна. За дээрэс нь яг бас нэг амьдралын сорилтонд орж ирж байгаа хүмүүс байна. Энэ харилцаан дээр шийдвэр гаргаж чадахгүй байгаа. Эсвэл яахаа мэдэхгүй нэг таныг хол цай ямар нэгэн нөхцөл байдал сорж байгаа болоо бас хүлээлтэнд орсон хүмүүс байгаа байна. Саяхан хүүхэдтэй болсон хүмүүс байгаа бол таад маань зөв группээ сонгож гэж харагдаж байна. За энд орж ирж байгаа группүүд нь их нагаар махуудтай хүмүүс байгаа. Тэгэхээр ихэр хүмүүс имлүүрийн орд байгаагаас гадна охины орд харагдчихээн бас галын орд бас баг зэрэг байгаа. Номын орд байна, охины ордтой хүмүүс байгаа. За тэгэхээр ордгол заавал харахад бүгдийг таад бас мэдчихэж байгаа. 3 дугаар группийн маань үгүй байна. За 3 дугаар группийн маань ерөнхий байдлыг харахад саяхан нэг харилцаанаас гарсан хүмүүс байгаа байх. Нэг талаараа яг энэ харилцаанд яг тодорхой албан ёсны олон жил үргэлжсэн ч юм уу эсвэл яг хүнтэй гэрэлж байсан хүмүүс маш цөөхөн байгаад байгаа. Тэгэхээр харилцаанд ороод салцсан, харилцаанд ороод тэр харилцаанаас нэлээд шарах аваад идэх хүмүүс байна уу даа гэсэн бодлоор харагдаж байна. Тэгэхээр та хэд маань ямар ч нэгэн харилцаанд орчоод та хэдий таагүй нөхцөл байдлаар төгсөөд байдаг. Тэр цикл ерөөсөй байнга ингэж давтагддаг. Холбоо харилцаатай байсан хүн нь гинт таг болоод алга болчтой ч юм уу эсвэл таныг ингээ маш ганцаардуулдаг хүмүүстэй очирдаг юм байна. Нөгөө талаар ингээ тэгэхээр таныг гомдоогоод идэг. Харилцаан дээр гайгүй эхлээл сайхан байгаа л та маш их аз жаргалыг мэдрээл ингээ явж байтал гинт тэр хүмүүс хүн дээрөө яг хүүтэн болоод явцдаг. Эсвэл холбоо харилцаа нэг баахгүй болоод явцдаг, тасарчдаг. Ийм нөхцөл байдал маш их ажиглагдаж байна 3 дугаар бүлэг юмас маа. Яг одоо та хэд маань яг харилцаа шинээр эхлэх гээд байгаа ч гэсэн энэ өнгөрсний туулсан энэ гомдол харамсал өөрийгөө үзсэн амьдралаар туулсан энэ зүйлс та бүхнийг хойш нь татаад гацаад байдаг гэж харагдаж байна. Тэгэхээр та хэд маань өөрсдийнхөө энэ нөхцөл байдлыг яалтчгүй засах хэрэгтэй юм байна. Бүх хүмүүс бол биш тийлийн хүмүүс зэр мөн гарч ирж байгаа гэдэг санаа манайхан. За харин нэг хамтрагчдын хувьд ер нь бараг карашин төвшин хүмүүс байдаг. За та бүхний энэ сонирхож байгаа хүн харилцаа шинээр эхлүүлэх гээд байгаа хүний хувьд бол та бүхэнтэй харилцааг уг нь бол шинээр эхлэмээр байна. Гэхдээ та хэдтэй яг одоо харилцаж байгаа харилцаа энэ хандлага юу ч хардаг вэ гэдгээр та хэд маань энэ хүмүүсийн хувьд яг тийм гоё найз нөхөд шиг мэдрэмж өгч байна. Одоогийн байдлаар бол яг энэ хүний зүгээс та хэдтэй тодорхой шийдвэр гаргаад үерх үү цаашдаа яах вэ гэсэн тийм бол тодорхой шийдвэр бол ерөөсөө гараагүй байна. Одоо бол яг харилцаа дөнгөж өнөөний хувьд бол шинээр эхэлж байгаа. Ямар ч байсан энэ харилцаагаа аз жаргалтай байлгахыг хүсэж байгаа. Яг ингээд нэг тань руу анхаараад найз нөхдөд хэмжээнд мессежээс та бүхний одоо юу хийж яан яаж яан ямар хоол идэж юм уу тийм үе шатан дээр явж байгаа гэсэн маш хөнгөө энерги гарч ирж байна. Энэ хүмүүсийн маань хувьд харилцаанд болж хулжилж авч үзэхгүй ямар ч гэсэн харилцаад үзье. Ярилцаад үзье.
Тэгээд таад маань бол энэ хүмүүст бол нэлээд таалагдчих байгаа. Тэгээд бас энэ харилцаанаар яалтчихгүй шийдвэртэй байгаа. Тэгээд харилцааг эхлүүлээд үзье л гэсэн байдлаар бол хандж байна гэж харагдаад байна. Одоо таагс маань өгч байгаа зөвлөмж зөвлөгөө юм ягуурхан. За гурвынхаа сөрөг бодолтой ялцчихгүй идэвхтэй байдаг хүмүүс байна. Сөрөг бодлоо тавьж явуулах хэрэгтэй. Тэр тусмаа харилцаан дээр харилцаа яг эхэлдээд ирэнгүүт таад маань юу гэж боддог вэ гэдэг. Тэгэхээр энэ хүнтэй байж чадах болов, бутг болов, битээр удааг цаанд байж чадах болов, эсвэл намайг тоох болов гэсэн маш их сөрөг бодол амлагдаж байна. Тэгээд харилцаанаас хаяад явчвал яах вэ? Намайг ганцаар тулчвал яах вэ? Эсвэл энэ хүн ингэж байгаад урагбал яах вэ гэсэн сөрөг бодол таад маань өөрсдөд маш ихтэй байна. За өнгөрсний сэтгэлийн шархлаж гарч ирж байна. Өнгөрсөнд ялцчихгүй хайртай хүнээс маш их сэтгэлийн шарх авсан хүмүүс байгаа байна. 3 дугаар бүлгийн дотор. Таадыг маань тоогоогүй орхисон нэг газлайтинг гэж хэлдэг дээ. Шууд ингээд харилцаанаас гараад явчихдаг ч юм уу эсвэл тодорхойгүй байж хаад салцдаг. Тэгээ яг таад хариултыг таад дүүсч үлдээждэг ч гэх юм уу. Яагаад яг энэ харилцаанаас гарсныг мэдэхгүй, яагаад энэ харилцаан дээр хөрснийг мэдэхгүй, эсвэл өөр хүн байсныг ч мэдэхгүй, юу болсныг хамтрагч байгаа зүгээс таад маань мэдэхгүй, зүгээр л маш сүр бодлыг өөртөө тийгээд эрэгтэй хүмүүс бол ийм байдаг, эмэгтэй хүмүүс бол ийм байдаг гэсэн тэр сэтгэлийн шархыг өөрсдөө давцсан байгаа хүмүүс байна манайхан. За тэгэхээр Oracle card-ийн мессеж нь юу юм? За Oracle card-ныхаа мессежийг харахад та бол одоо яг ингэ суралцах хугацаанд явж байна. Тэр тусмаа хуу хоорондын харилцаа юм бэ. За өөрийнхөө хувь хүний хөгжил, дээрс нь өөр чинь зорилго энэ болгоно яг энэ цаг дээр анхаарах хэрэгтэй байна. Та хэд маань өөртөө яг хий. Та хэдийн хүсэл мөрөөдөл юу? Та хэд яг тэр хувь хүний чинь зорилго юу юм бэ? Хүн болгоно математикч болох албагүй, нягтлан болох албагүй. Магадгүй зарим хүмүүс маань дард тухамсраар явдаг, зарим хүмүүс маань бөө болдог ч юм уу, зарим хүмүүс маань лам болох, зарим хүмүүс зүгээр л хүнд туслах, дэмжих, даяаж болох гэж ирсэн ч байж болно. Хүн болгоны зорилго өөр, хүн болгоно дарга болоод хүн болгоныг опс сууж байгаа албагүй гэдгийг та ойлгох хэрэгтэй. Хамгийн чухал ойлгох юм чинь та хэд ихлээд өөрсдөө олох хэрэгтэй байгаа юм байна. Та хэд юунд дуртай юм бэ? Та хэд яг ямар өмнөд дуртай, ямар ховцсон дуртай, за ямар хоолн дуртай, магадгүй ямар спортод дуртай юм. Тэрийг эхлээд дугсан цагт та яг өөрсдийнхөө нэг хүсэл зорилгод ихтэй хүнээ олох гээд байгаа байхгүй юу? Магадгүй өөрийгөө мэдэхгүй та өөрөө байгальд амьдрах дуртай хэрнээ зүгээр хашид амьдрах дуртай хүнийг хүнтэй уулзраад байна гэсэн үг. Тэгэхээр мэдээж та ярээ маань үзэл бодол зөрчилдөөн гарч ирнэ. Та өөртөө мөнгө ид баялагныг харж сонирхдгүй хэрнээ эсэргээр харна мөнгө гэд явцгаа ажилд хүрэл тэр машин тэрэг үнэтэй орон байр тансаг ховтоос ийм хүнд татагдаад байна уу да гэсэн зүйлээ маш сайн ойлгоорой хараарай. Тэр мессеж орж ирж байна. Тэгээ бас та хэдийг маань сахиусан дээгүүрөө чиглүүлж байна гэж харагдаад байна. Тэгэхээр одоо та хэд маань яагаад энэ хүмүүс намайг ингэж байдаг вэ? Яагаад би ийм хүнд ингэж орхигдоод байдгийг бол гэж бодхоосоо илүү зүгээр таны үзэл бодолтой чинь зөрчилддөг хүмүүст авчирдаг юм биш үү? Манайхаа 3 дугаар бүлгийнхэн бол тэр тусмаас хүсний зорилгоор ч өөр зорилготой хүмүүстэй таарад байна гэсэн үг. Хоёр Oracle card-ийн мессеж хоёулаа яг давцаж гарч ирсэн байна. За бас энэ бол таны суралцах ёстой цаг хугацаа. Энд мэдээллүүдийг сайн хүлээж аваа. Тэгээд энэ суралцаж байхдаа өөрөө аз жаргалтай бай гэж энэ болгоно та хэдий ирээдүйд маш том хөрөнгө оруулалт мэдээлэл болж үйл хөдлөл авагдах болно. Тэгэхээр та хэд манд багаар суралцаад явж байгаа энэ хүмүүстэй учирч байгаа токсик харилцаа гэж бодоод байгаа чи эсэргээрээ та хэд тарин илүү түлхүү юу өгч байна гэх юм бол сургамж болж байна. Би ийм хүнтэй таардах юм байна. Би худалч хүнтэй таардах юм байна. Эсвэл та шийдвэр гаргаж чадахгүй юм хөнгөн хөгжилтэй хүнтэй таардах юм байна. Эсвэл яг надад орчиж байгаа мессеж нь юу юм бэ гэхээр хүүхнүүдтэй уулзаа ярилцахаар ингэж ярьдаг. Би даруухан залууд дуртай. Би ийм төлөв төвшин даруухан тийм хүнд дуртай. Тийм хүнтэй амьдрмаар байна гэдэг. Тэгээ яг амьдрал руу тийм хүн ороод ирэхээр яадаг вэ гэхээр тийм хүмүүс нь ерөөсөө халамжгүй байдаг. Яг нөгөө хөлтөг төмс гэж ярьдаг.
зүгээр ойлгодгүй суугаал байдаг, яриаг хийж ойлгодгүй тий хамт ярилцаж чаддгүй, гадуур гарыг гэхээр гарахгүй, хөгжилтэй биш нэг кино үзэхгүй, ийм хүнтэйгээ учирчаад өөрсдөө зовоод байдаг. Яг л ийм зүйл та хэд дээр маань ажиглагдчихэ. Тэгэхээр өөрийгөө судлаа, суралцаа, энэ хүмүүсээсээ гомдол тэгээл харамсал тэгээд байхаас илүүтэйгээр энэ хүн таарын хооронд ямар үзэл бодлын зөрүү байсан юм бэ? Энэ хүн таарын хооронд юу болохгүй байсан бэ гэдгийг сайн хар. Тэгээд дараагийнхаа учирч байгаа тэр хүмүүстээр энэ нөгөө нэг шалгуураа тавиад үз. Магадгүй нэг тийм хүмүүсээ танд худлаа амлаад байдаг, худлаа амлаад тэгээд ингэж яриад байгаа хэрнээ бодит байдал дээр ямар ч үйлдэл байдаггүй, би чамд бэлэг авч өгнө гэсэн бол бэлэг байхгүй. Би чамайг аз жаргалтай байлгана гэсэн бол аз жаргал байхгүй. Ийм хүнтэй та хэд маань байгаад байдаг бол ирээдүйдээ ийм хүнтэй учрахаараа та таних хэмжээнд хүрэхнэ. За бас л худлаа ирсэн гар байна да. Энэ харилцааг эхлүүлж болохгүй юм те. Энэ бол та хэдийн маань амьдралын сургамж байх юм шүү манайх. За та хэдийн сонгосон хүзэр нь өөрөө юу гэж байна гэдэг юм бол чи ганцаараа биш ээ. Одоо энэ тусгаарлагдсан байдлаасаа гараад бие махбодын таталцаа ч юм уу эсвэл холбоо харилцаанд ороо. Тэгэхээр хүн хоорондын харилцаан дээр ямар ч айгаа айцгүй. Тэгээд орж байгаа харилцаагаа илүү таны амьдралд сургамж болж байгаа, суралцж байгаа. Энэ бол миний амьдралын ирээдүйд хэрэгтэй гэж хүлээж авахаас биш. Намайг тэгээд намайг гомдоо, намайг шархлуулна гэд хоошоо суугаад хүн болгоноос ингээд айгаад зүрх сэтгэлээ шахарлуулаад ингээд байх ямар ч шаардлагагүй. Токсик харилцаач бай ямар ч харилцаа бай танд бол ямар нэгэн байдлаар сургамж болох гэж эсвэл таныг хөгжүүлэх гэж, дэвшүүлэх гэж, таныг хүчрэх хөгжүүлэх гэж ирсэн байж таараа. Тэр болгонд суралцах ёстой зүйлээ суралцаад яв. Илүү зүйлийг битгий хүн дээр хүлээж аваарай гэсэн мэс шууд ирж байна. За ингээд 3 групп гэх юм маань энэ хүрээд дуслаа. Бүгд баярлалаа.